За энэ олон зүйлийн ийм уух бол сайн явдал биш ээ. Ийм гэдэг чинь байж та хамгийн урдаар очиж илгэнд очиж хор тайлагдаа. Тэгээд бөөрө гадагчилдаг. Ийм уухтаар чинь илгэнээ дараас бөөрнөө дараасыг хөндрүүлнэ. За тэгээд олон зүйлийн илэг нейрөслүүд байгаа штэ. За энэ дотор бол вирусийн чанартай илэг нейрөсөл байна, өхнөө чанартай байж болно, спиртийн чанартай байж болно. Бас нэг юм эмийн чанартай илэг нейрөсөл гэдэг. За ийм болохдоор эмийг их гэргэлэх чинь бол илгэнд маш муу. Тэгээд илэг муу дээрээс эм их гэргэлэх чинь буруу. За энэ хэрвээ илэгнээ энэ өрөвслийг эмчилнэ гэвэл заавал найдвартай эмнэлгийн тусгай мэрэгжлийн эмч эмчлэх ёстой. Энд зүгээр нэг илэгнээ өрөвсөлгээд ийм уух асуудал биш. Энэ дотор энэ вирус чинь одоо хөдөлгөөнт байдалд байна уу? Үржиж байна уу? Энийг одоо үзэх хэрэгтэй байхгүй. Нэмэгдэж байна уу? Энэ байдал чинь тохируулаад сая хүн ийм уухтай шинжилгээ хийх хэрэгтэй. Гүүгээр одоо вирус чинь бодвол одоо шууд одоо гарууд эмийг хэрэглээ шууд вирусыг алчих юм байхгүй байна шүү дээ. Яагаад энэ тэр вирус чинь очиод илэгний эсэн дотор яваад орчдөг. Тэгээд алж чадахгүй байгаа байхгүй юу. Зөвхөн түүнийг хориглох, үржлийн хориглох, түүнийг нөлөөлөх одоо ийм номогдохох ийм аргуудыг хэрэгжилж байгаа байхгүй. Тийм болохдоор одоо бид нар одоо яах ёстой юм бол энийг дугдах байдал нь ямар байдалд байна? Хэрвээ тэр зөвхөн илгэний эрсдэлт чинь байгаад үржихгүй байвал тэрийг хамаарах хэрэг байхгүй. Хүний биед нөлөөлтдөггүй шүү дээ. Тийм болохоор одоо насаараа тэр илгэний бактерийг одоо вирусыг аваад явж байгаа хүн эрүүлэр амьдраад урт наслаа удаан жаргаж болж л байгаа байхгүй юу. Тийм болохоор энийг зөв ойлгох хэрэгтэй. Ийм уугаад эдгэрэх гэсэн ойлголт бол харин байхгүй. Харин та өөрийнхөө хүчээр эдгэрэх боломж их байдаг. Ер нь бол олон өвчтөе хүмүүсүүд илэгнээ өвчтөе хүмүүсүүд ингээд шинжилгээ хийснээр ард бол зарим мэдгүйгээр очиж шинжилгээ хийхэд одоо илэгнээ өрөвсөлийн тийм эсрүүц хүчинтэй болсон байдаг. Энэ яагаад юм бол өөрөө эдгээцэн гэсэн үг. Тэр баг зэрэг ч юм уу ямар нэгэн үед илэгнээ өрөвсөл одоо та мэдгүйгээр эдгэсэн байна гэсэн үг байхгүй юу. Тийм болохдоор имээр биш энэ өдөр тааны өөрийн чинь эсэргүүцэх хүчнээр бол бүрэмсэн эдгэж болох бүрэн боломжууд байгаа. Тийм болохдоор сэтгэл санаагаа тайван амгалан байлгаа эдэж уух амрах одоо бүх талдаан одоо анхаарал тавих хэрэгтэй. Онцгойлон архийг эрс цээрлэх хэрэгтэй. Арх гэдэгт бол одоо илэгний өрөвсөлд авч хэлэх юм бол илэг муутай хүнд авчих бол туйлын том аюул юм. Ер нь тэгээд одоо эмнэлэг дээр харагдаж л байдیں۔ Илэг нь муу байж байгаа арх уухтаар одоо маш амархан одоо илэгний өрөвсөл олддог. Тийм болохдоор одоо энийг бол илэгний өвчин хүндрээ тэгээд амь насаа хаддаг. Эндээс бол онцгойлон анхаарах чухалтай шүү гэдгийг хэлье дээ. Тэгээд бас нэг талаар сэргийлэх их чухал юм байгаа юм. Одоо энэ илэгний өрөвслийг сэргийлэх одоо юу байна штэ? Вакцин одоо тарилга байна. Тийм болохдоор одоо илэгний өрөвсөл олоогүй хүмүүс юм уу? Ойр орчимд чинь одоо илэгний өрөвсөлтэй хүн байдаг юм уу? Гэр бүлд чинь байдаг юм. Энэ үед бол заавал очиж шинжилгээ хийх хэрэгтэй. Шинжилгээ хийгээд хэрвээ халдварлаагүй бол тэр даруйд нь одоо энэ илэгний өрөвслийн вакциныг хэрэглэх хэрэгтэй. Тэгвэл одоо та энэ өвчнөөс бүрэмсэн сэргийлж болно. Гэх зэргийн олон талд анхаарал тавих хэрэгтэй. Энэ бол одоо энэ өвчнийг олчлаа гэд гутраад зовоод ч юм уу ингээд байх шаардлага ерөөсөн байхгүй. Энийг бүр та өөрөө сэтгэл санаа тайван байгаад одоо зөв хөтлөж авч бол өөрөө ч итгэж болно. Энэ өвчин хүндрэхгүй байж болно. Насаараа тэрийг аваа явууд биендээ хадгалаад явж болно. Ийм л юм байхгүй юу. Ийм болохдоор одоо зөв ойлгох хэрэгтэй. Харин ийм их уух юм уу одоо арх уух юм уу ингүүл одоо хүндрэх аюултай шүү. За баярлалаа.